За өнөөдрийн хичээлийн сэдэв маань эрдэм шинжилгээний найруулгын онцлог төрөл байна. За хичээлийн зорилго бол эрдэм шинжилгээний найруулгын эхийн онцлог тэдгээрийн төрлийг сэргээн санаж жишээ баримтаар тайлбарладаг болно. За эрдэм шинжилгээний найруулга гэж юу хэлдэг юм бэ гэдэг ойлголтоо сэргээнэг саная. За энэ бол байгаль нийгэмд хэрэг явдлын тухай өгүүлэхдээ түүний зүй тогтлын харьцааг дүгнэн бичдэг бичгийн хэл найруулгыг хэлдэг бахнэ. За эрдэм шинжилгээний найруулга нь бол албан ёсны шинжтэй загварт найруулгын төрөлд хамаардаг. За тоо баримт нэр томьёо их байна. За мөн шинжлэх ухааны нэр томьёог ашиглана. Бүтээлч мэдлэг телхвиз баталж нотолсон өнгө эстэй асуудал дэвшүүлж нэр томьёо мэргэжлийн үг хэллэгийг өргөн хэрэглэнэ. Мэдээлэх чанартай үгийг шууд утгаар нь хэрэгэлдэг ийм онцлогтой байна. За эрдэм шинжилгээний найруулгын үг зүйн онцлогийн хувьд бол за ихэнхдээ жинхэнэ нэр зохиолж ордог. За үйл үгийн хувьд бол за одоо цэгийн хэлбэр хөгжлийн хэлбэр чинь баталсан баймж утгатай нөхцөл бүтээгдэхүүн хэлбэг тохиолддог. Бол за үгийн сангийн онцлогийн хувьд бол шинжлэх ухааны дундын үгс голлон зохиолдог. За дурслах хэрэглөөр утга шилжсэн үгийг төдийлөн хэрэглэхгүй. За мөн гадаад үг латин үг хэллэг бол тухайн мэргэжлийн үг хэллэгтэй холбоотойгоор бас нэлээд хэрэгжилж болдог бахнэ. Өгүүлбэр зүйн онцлогийн хувьд нийлмэл өгүүлбэр голлон орно. Батлах үгүйсгэх итгүүлэх зорилготой цогц санааг догол мөрөөр илэрхийлэн бичсэн байдаг. За их цогцлборын онцлог бол за юм үзэгдлийн мөн чанар учир шалтгааныг тайлбарлан тодорхойлсон тооцомж эргэцүүлэмж хэд маяг голлон ордог. За тулгуур үгс нь олон давтагдаж орж болдог ийм онцлогтой бахнэ. За эрдэм шинжилгээний найруулга маань дараах 5 үүрэгтэй. За нэгдүгээрт бол судалгааны зорилго, арга үр дүнг тодорхой үнэн зөв байдлаар уншигчдад хүргэх ийм мэдээлэх үүрэгтэй. Хоёрдугаарт судалгааны санаа дүгнэлтийг баримт, тоо, туршилт, их сурвалжаар нотолж үзүүлдэг үүрэгтэй. Гуравдугаарт яагаад ийм үр дүн гарсан бэ? Ямар шалтгаантайг нь за логик дарааллаар нь тайлбарлах үүрэгтэй. Дөрөвдүгээрт эрдэмтэд судлаачтай хооронд мэдээлэл солилцох. За судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн юм харилцах үүрэгтэй байна. За 5-дугаарт судалгаагаар шин санаа, хандлага дэвшүүлэх, за эсвэл өмнөх онолыг батлах, үгүйсгэх ийм зорилготой байдаг бахнэ. За тэгэхээр эрдэм шинжилгээний найруулга нь судалгааны үр дүнг ойлгомжтой, үнэн зөв, нотлохоон тулгуурлан илэрхийлэх эрдэм шинжилгээний харилцааны үндсэн хэлбэр байна. За энэ төрөлд бол олон шинжлэх ухааны салбараас гарч байгаа илтгэл, өгүүлэл, шүүмж, ном, гарын авлага, сэтгүүл, товхимол, эмэгтгэл, эрдмийн зэрэг гурилсан зохиол, за эрдэм шинжилгээний ажил, реферат зэрэг гэвэл энэ төрөлд багтаагддаг байна. За ном гэвэл агуулгын тодорхой сэдв, ойлголт, судалгааны үр дүнгуудыг системтэйгээр танилцуулсан. За бичвэр бүтцийн зохион байгуулалт нь за оршил гол дүгнэлт хэсэгтэй. За нийтэд зориулан мэдлэгийг түгээх, гүнзгий ойлголт өгөх зорилготой багц мэргэжлийн хүнд үгсийг ашиглан бичдэг. За формал, академик ийм хэлцэн шинжтэй ном зохиолууд ордог бол за мөн судалгааны тодорхой асуудал, гипотез, үр дүнг тайлбарласан ийм судалгааны ажлууд. За мөн тодорхой сэдвийн тухай товч мэдээлэл судалгааны үр дүнгийн тоймыг үзүүлсэн ийм тохиомлууд энэ төрөлд ордог байна. За шинжлэх ухааны зохиолын гол үүрэг нь бол дэвшүүлсэн таамаглалынхаа үннийг батлахад оршдог.
За иймээс ч хэлний хэрэгсэл нь шинжлэх ухааны зохиолыг мэдээлэх болон нөлөөлөх гэсэн хоёр зорилгыг хэрэгжүүлэхэд оршиж байдаг. За альва шинжлэх ухааны зохиол нөлөөлөх буюу итгүүлэх, батлах онцлогоороо уран зохиолын болон сонин нийтлэлийн найруулгаас ялгаатай байдаг.